Манайхаа шинэ бичлэгтээ тавтай морил. За өнөөдрийн бичлэгийн талаар би үнэхээр их догдолж байна. Ягаад гэвэл та бүхэнтэй хуваалцах зөндөө олон гоё зүйлсүүд надад байна. Би маш удаан хүлээсний эцэс Summer of Greatness гээд маш том ивентэд очсон. Энэ ивент нь болохоор Lewis Howes гээд Америкийн хамгийн том подкастер явуулж байгаа ийм 2 хоногийн ивент байсан. Би 2 өдөр очиж чадаагүй ч гэсэн нэг өдөрт нь би яг очиж чадсан. Тэгээд зөндөө олон гайхалтай зүйлс сурж мэдсэн учраас бас та бүхэндээ энэ талаараа хуваалцъя гэж бодлоо. Ивент дээр болохоор бидний хүсдэг, сонирхдог тийм бүхий л сэдвээр ярилцсан байгаа. Жишээлбэл та нар доктор Joy Dispenza дандаа тийм manifestation, бясалгал, энерги тэг зүгээр одоо feminine energy байгаа байдлаараа мөрөөдөлтөд хүрэх, мөрөөдлөө татах гэдэг талаар ярьдаг бол эсвэргээрээ одоо Дэвид Гоггинсийн energy нь болохоор мөрөөдлийнхөө төлөө тийм зүтг гэсэн айгүй тийм masculine энергитэй тийм эрхтэй хүн. Нар Дэвид Гоггинсийг мэдгүй бол Дэвид Гоггинс нь Америкийн тийм бүр хамгийн зарчимч өөрийгөө бүтээсэн хамгийн төвчээртэй одоо эрхтэй хүн гэж яригддаг. Бараг л супермен гэж хэлж болохоор тийм эрхтэй хүн. Энэ залуу болохоор бараг 300 паунд жинтэй байжгаад өөрийгөө 175 паунд болтол жингээ хасч чадсанаас гадна дэлхийн суниалтын авраг, түүнээс гадна бас дэлхийн марафоны авраг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол өөрийгөө ялан туулсан маш тийм мундаг залуу. Түүнээс гадна бас Америкийн усан цэрэг. Миний хувьд гэх юм бол Дэвид Гоггинсийг нэг сайн мэддэггүй байсан, нэг сайн сонирхдаггүй байсан. Гэхдээ яг энэ ивентний дараа болохоор би яг Дэвид Гоггинсийн бүр улаан фэн болсон. Миний хувьд нэг тулгараад байсан асуулт нь надад юу байсан бэ гэх юм бол би яаж энэ masculine энерги, feminine энерги хоёр одоо тэнцвэржүүлэхээ мэдгүй байсан. Ерөнхийдөө би энэ эмэгтэйлэг feminine энержитэй үнэхээр дуртай, ерөн төрөлхийн team энергитэй хүн. Гэхдээ зарим үед яа харахгүй надад тийм masculine energy хэрэгтэй байсан байхгүй юу? Жишээлбэл маш их амжилттай байхын тулд, мөрөөдөлтөд хурдан хүрэхийн тулд, өөрөөрөө бахархсан өөрийнхөө хүсэж байгаа том карьерийг бүтээхийн тулд ерөнхийдөө бол би тэгтээ залхуу хүн биш, дандаа өөрийнхөө төлөө тэмцээд ямар нэгэн зүйлийг хийгээд байж байдаг. Надад зөндөө олон айдиа гарч ирэл, миний вебсайт, энэ бизнес, энэ тэр гэл ямар нэгэн зүйлийг хийгээл явж байдаг. Гэхдээ зарим үед ингээд хурдан үр дүнгээ авч чадахгүй ч юм уу, хурдан түүндээ хүрч чадахгүй болохоор би түүндээ ингээд жоохон гутрах гадсэн. Би яагаад ингэж зүтгээд байхад одоо хүртэл хүсэж байгаа зүйлдээ хүрч чадахгүй байгаа юм болоо. Гоггинсийн амьдрал ч гэсэн өөрт нь ингээд маш шудраг бус мэт санагдчихсэн гинэ. Өөрөө багадаа ийм жоохон тархины асуудалтай байсан. Тэгээ багаасаа маш их тийм хүчирхийлэлтэй гэр бүлд өссөн учраас ер нь зөндөө олон зүйлийг туулсан ийм залуу байгаа. Тэгээ энэ хүн юу гэж хэлсэн бэ гэхээр яагаад бид нар ийм хэцүү зүйлийг туулаад, яагаад бид нарын ингээд зарим зүйл ерөөсөө бүтдэггүй вэ гэвэл бид нар бусад хүмүүстэй адилхан биш бөгөөд амьдрал биднэрт бүр их зүйлийг бэлдсэн байгаа. Эний энэ одоо туулсан зүйл болгон, бүтлгүүдэл болгон, хэцүү байдал болгон маань өнөөдрийн намааг бүтээсэн гэж хэлж байгаа байхгүй юу? Угаасаа ямар ч багш, ямар ч тасгалжуулагч өнөөдрийн Дэвид Гоггинсийг бүтээж чадахгүй байх байсан бөгөөд эдгээр хэцүү зүйлээрээ дамжуулаад өөрийгөө даван туулснараа өнөөдрийн Дэвид Гоггинс дэлхийд танигдсан байж байгаа. Энийг сонссон чинь надад яг миний авахыг хүсэж байгаа мессежийг өгсөн юм шиг санагдсан. Ягаад гэвэл зарим үед бид нар зүгээр л дундаж амьдралыг хүсээд байдаг, бусадтай адилхан. Дундаж амьдралаар амьдрна гэдэг нь ингээд бидний амьдралд маш хэвийн зүйл болцсон бөгөөд хүн болгон ийм дундаж амьдралаар амьдруулахыг одоо бусдад уриалдаг, өөрийгөө хайрл, дуртай зүйлээ ид чи ганц л амьдрна гэх мэт жишээний Гоггинсийн хувьд ч гэсэн дундаж амьдралаар амьдарч байсан тийм үе өөрт нь байсан. Жишээлбэл өмнө нь илүүдэл жинтэй 300 паунд жинтэй байхдаа яг дундаж Америк хүмүүс яаж өдрөө өнгөрөөдөг вэ? Тэгж өдрөө өнгөрөөдөг байсан. Яг зурагтны урд дуртай доонуудаа идээд, бүрээрээ идээд маш том соороогоо уугаад байж хань маш гоё, өөрт нь тийм аз жаргалтай гоё мэдрэмжийг өгдөг байсан гэнэ. Басаал хүн болгон ийм амьдралаар амьдарч байгаа. Энэ нь тийм ч муу зүйл биш гэсэн одоо тийм бодол дотор нь байсан.
Тэгтээ өөрийгөө хараад илүү л чинтэй байгаа байдлаа хараад доошоо ингээ харсан чинь нугларсан тэр олон харвин гизээ хараад өөрт нь ямар ч тийм сэтгэл ханамж өөрөөрөө бахархах тийм мэдрэмж төрөөгүй. Дэвид Гоггинсийн өөрийнх нь мөрөөдөл нь юу байсан бэ гэхээр багаасаа Америкийн далайн цэрэг болохыг хүсдэг байсан. Тэгээ өөрийгөө ботсон гинэ. Би яг ийм байдлаараа энэ дундаж амьдралаар амьдраад хизээч өөрийнхөө мөрөөдөлтөө хүрч чадахгүй байна гэдгээ ойлгосон. Тэгээ мөрөөдөх, төсөөлөн бодох гээд эдгээр зүйл нь маш их чухал. Хэрвээ бид нар мөрөөдөж чадахгүй бол өөрийгөө тэр хүсэл мөрөөдөлтөө хүрсэн байна гэж харж чадахгүй бол, итгэж чадахгүй бол энэ мөрөөдөл таны хувьд ямар ч орших боломжгүй. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй нь энэ зөвхөн мөрөөдөж төсөөлөн бодох нь эхний алхам бөгөөд бид нар үүнийхээ төлөө заавал үйлдэл хийх хэрэгтэй. Тэгээ Дэвид Гоггинсийн хувьд яасан бэ гэх юм бол өөрийгөө яг тэр хүсэл мөрөөдөлтөө хүрсэн байна. Би Америкийн далайн цэрэг болцсон байна гэд бүр тэр хослолтой өөрийгөө мөрөөдөж харсан гинэ. Тэгээ яг өөрийнхөө байгаа байдлаа хараад би өнөөдөр яг юуг өөрчилж болох вэ? Би энэ жингээ асах хэрэгтэй. Би биеэ бэлдэх хэрэгтэй гэд баг багаар өөрийнхөө төлөө үйлдэл хийж эхлээд гэсэн чинь одоо бүр ингээд мөрөөдөлтөө хүрсэн. Мөрөөдөлтөө хүрээ зогсохгүй түүнээс ч илүү бүтээцтэй дэлхий даяар хүн болгоныг өөрийнхөө төлөө тэмцгээд уриалаад байж байгаа ийм гайхалтай супермен болсон байж байгаа. Зарим үед те бид нар ингээд маш том хүсэл мөрөөдөлтэй байхад бид нар зүгээр л ингээд зарим хүмүүс гарч ирээд хүсэл мөрөөдлийг чинь дэмжээсэй, чамааг ойлгоосэй, урамшуулаасай гэж боддог штеп. Биднэрт юу тохиолддог вэ гэхээр ихэнх хүмүүс эсэргээрээ бидний хүсэл мөрөөдлийг ерөөсөө ойлгодгүй. Гэхдээ энэ нь яг ийм байх ёстой гинэ. Хэрвээ хүн болгон те чиний хүсэл мөрөөдлийг боломжтой гэд олоод харчих юм бол тэр хүмүүс чамаас төрүүлээд бүгд л хүрхийг хичээнэ. Тийм учраас чиний мөрөөдөл чиний нүдэнд харагдчих байх юм бол тэр нь чамд л боломжтой гэсэн. Ивент дээр нэг хүн Дэвид Гоггинсоос ингэж асуусан баггүй юу? Бид зарим үед бидний дотор тийм дотоод одоо дуу хоолой байдаг штэ. Өөрийгөө жоохон доошлуулсан. Чи чадах болоо, тэр чинь хэцүү штэ. Чи бүтлгүүдчүүл яана. Тэгэл өөрийгөө үнэлэхгүй ч юм уу ингээл дотор чинь ингээл зөндөө олон дуу, шууган, бодол орж ирдэг штэ. Яаж энэ дотоод энэ дуу хоолойгоо даван туулах вэ гэд нэг хүн асуусан. Энэ айгу гоё асуулт байсан. Тэгсэн чинь Дэвид Гоггинс юу гэж хариулсан бэ гэхээр чиний дотор ганцхан дуу хоолой л байгаад байна. Тэр ганцхан дуу хоолой нь дандаа чамайг тийм доош нь дардаг тийм дуу хоолой. Тэгэхээр бидний хийх ёстой зүйл юу вэ гэх юм бол бид нар дотоод хоёр дахь хүний хоолойг өөрөө бий болгох хэрэгтэй. Чи чадна, чи мөрөөдөлтөө хүрч чадна. Бүх зүйл чамд боломжтой. Чи бол хүчрхэг. Дэвид Гоггинс хүртэл хийцэн багт чинь чи яагаад хийж чадахгүй гэж. Чи одоо тэрийг энийг хараад үзтээ эдгээр хүмүүс бүгдээрээ хүрсэн байхад чи яагаад хүрч чадахгүй гэж. Чи зүгээр л хийн гэж юм уу те. Зүгээр тэр өөртөө хоёр дахь өөрийгөө дандаа дээш нь өргөдөг тийм дуу хоолойг өөртөө бий болгох хэрэгтэй. Маш чухал зүйл нь юу вэ гэх юм бол чиний энэ хоёр дахь бүтээсэн дуу хоолой чинь чиний нэг дахьтэй чамайг доош нь дардаг дуу хоолойноос хамаагүй хүчтэй чанга байх хэрэгтэй. Дараагийн сэдв юу вэ гэхээр бүгдээрээ self respect буюу өөрөө өөрийгөө хүндлэх талаар ярилцъя. Энэ миний маш дуртай сэдв. Тэгээ бас тэр ивент дээр яг нэг хүн Дэвид Гоггинсоос тэгж асууж исэн. Яаж би өөрөө өөрийгөө хүндэлдэг болох вэ? Яг үнийг хэлэхэд өөрийгөө хүндлэн гэдэг маш амархан. Өөрийнхөө хийн гэсэн зүйлийг хийгээд өөрийнхөө төлөө тэмцээд зарчимж байх хэрэгтэй. Жишээлбэл Дэвид Гоггинсийн хувьд гэх юм бол бүр өөрөө өөрийгөө хүндлэх гэдгийг бүр зүгээр л биежүүлсэн байгаа хгүй юу. Жишээлбэл өдөр болгон зарчимж байгаад маш их төвчээртэй байгаа тий өөрийнхөө бие дээрээ ажиллаад энэ үедээ өөрийгөө одоо ойлгож эхэлж байгаа хгүй юу. Би чадвартай хүн юм биш үү? Миний дотор ийм олон зүйл нуугдсан байсан юм байна. Би бусад энгийн хүмүүс шиг биш. Бусад хүмүүс зүгээр ингэж юу ч хийхгүй амьдралынхаа төлөө тэмцэхгүй байхад би бол тэмцдэг хүн гэд ингэж өөртөө итгэх итгэл баг багаар төрж эхлээд зүгээр л цаанаасаа өөрөө өөрийгөө хүндлээд өөрөө өөрийгөө яг үнэлж эхэлж байгаа хгүй юу. Таны хувьд, миний хувьд ч гэсэн яг адилхан бид нар яаж өөрийгөө хүндлэх вэ? Яаж бусдаар өөрийгөө хүндлүүлэх вэ гэх юм бол зүгээр л бид нар өөртөө маш том хөрөнгө оруулалт хийгээд өөрийнхөө чадварыг олж хараад өөрөөрөө тэр бахархсан сэтгэлгээтэй тийм зүйлийг дотроосоо мэдрэх хэрэгтэй. Тэр үед дотроосоо бид нар өөрийгөө хүндэлж эхэлнэ. Бусад хүмүүс ч гэсэн биднийг хүндэлж эхэлнэ. Тэр нь бол байгаа зү амьдрал дээр өөрөөрөө бахархсан
утга учиртай амьдралыг бүтээн, утга учирын төлөө тэмцэнэ гэдэг маш их чухал. За мөн түүнээс гадна өөрийгөө даван туулах гэдэг. Гэхдээ өөрийгөө даван туулах өсөөх, дэвжих гэдэг нь тийм ч амархан зүйл биш, мэдээж хэцүү. Гэхдээ бид нэр түүнийг туулснараа өөрөөрөө маш их барахдаг. Тэгээ бас ингээд утга учиртай амьдралыг бий болгодог гинэ. Яагад гэвэл зөндөө олон ингээ бүх юм байгаа хүмүүс ингээд нэг л би аз жаргалгүй байгаад байна. Ингээд надад бүх юм байгаад байгаа мөртлөө би яг юу хүсэж байгаа мэдэхгүй байна гэсэн нэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Яагаад тийм хүмүүс байдаг вэ гэх юм бол эдгээр хүмүүс нь ерөөсөө өөрийнхөө төлөө тэмцээгүй ч юм уу те, гинт баян болцсон, баян хүнтэй суудсан ч юм уу, амьдрал маш их амархан байсан тийм хүмүүс амьдрал нь бүх юм байгаа ч гэсэн утга учиргүй санагддаг. Та нарт хэлжсэн байж магадгүй нөгөө Pursuit of Happiness гэдэг тэр кино миний хамгийн дуртай кино гэж хэлжсэн. Тэгээ нэг гоё зүйл нь гэх юм бол Goggins-ийн хувьд ч гэсэн тэр кино өөрийнх нь бүр хамгийн дуртай кино гэсэн. Тэгээд яг энийг сонссны дараа би маш их баяртай байсан. Яагаад гэвэл David Goggins ч гэсэн миний дуртай кинонд дуртай юм байна гэд. Хэрвээ та нар тэр киног санаж байгаа бол тэр залуу ингээд айгүй хэцүү амьдралыг туулаад амьдрал ингээл зөндөө олон бүтлгүүтлийг өгөөд байхад ингээл өөрийнхөө төлөө тэмцээл 20 жил тэр 20 секундын допаминыг авахын тулд амьдралд бууж өгөхгүйгээр тэмцээрл байсан. Тэр 20 секундын допамин юу байсан бэ гэхээр чи өнөөдөр хүссэн ажлаа олж чадлаа. Дэлхийн хамгийн том брокеруудын нэг боллоо гэсэн тэр үгийг сонсгож 20 жил өөртөө хизээч бууж өгөөгүй. Яг үүнтэй адилхан та эрэгтэй ч гэсэн хамаагүй, эмэгтэй ч гэсэн хамаагүй биднэрт өөрийнхөө мөрөөдлийн төлөө тэмцэх тэр masculine энерги хэрэгтэй. Үнэхээр зүтгэдэгтэй, бүр ингээ араас нь тууштай гүдэг тийм сэтгэлгээ хэрэгтэй. Зарим үед бид нар амар ингээ бүтлгүүтгэхээс айдэн штэ. Ингээл намайг бүтлгүүдж байгааг хараад хүмүүс юу гэж бодох бол яах бол гээл. Дэвид Гоггинсийн хувьд ч гэсэн тийм үе байсан гинэ. Дэвид Гоггинс ингээл шаргуу зүтгэлээд байсан. Ойр тойрных нь хүмүүс хараад Дэвид Гоггинс юу гэж хэлдэг байсан бэ гэхээр чи одоо ингээд баг болсон дээр юм биш үү? Чи ингээд зүтгэл ахын чи баг ингээд зогссон дээр юм биш үү гэж хэлжсэн гинэ. Тэгэхэд Дэвид Гоггинсийн хариулт нь юу байсан бэ гэхээр би зогсно. Гэхдээ би бүтлгүүцсэн учраас ч юм уу ядарсан учраас зогсохгүй. Би бүх зүйлээ хийж дууссан хойноо зогсно гэж хэлсэн. Бүр үнэхээр гайхалтай. Тэгээ миний хувьд ч гэсэн үнэхээр адилхан би өөрийнхөө мөрөөдлийн өмнө хизээж зогсож чадахгүй мөрөөдөлтөө хүртлээ. Тэгээ таны хувьд ч гэсэн яг адилхан байгаасаа гэж би хүсэж байна. Хизээж бити өөрийнхөө мөрөөдлийн өмнө гацаад зогсоорой, үргэлж өөрийнхөө төлөө тэмцээрэй. За тэгээд өнөөдрийн бичлэг маань таалагдсан гэж найдая. Дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай.